За залуужуулах бичлэг 3 минут имжлэг эхэлчихэд 3 минутаар явсаар одоо 100 гарцсан байна. Ашгүй гэлцүүлээд 1000 хүртэл нэг явуулчвал тэгээд дараагийн тэр нэг нэр өгдөг бичлэгүүдээ хийх бах. Тэгсэн олон төрлийн чиглэлээр ярих гэж хичээж байгаа. Жишээлбэл ус төрчлөө мөнгө чөлөө нэг жоохон ярьсан яриа үзсэн чинь нэг жоохон зохиж байгаа юм шиг зохихгүй юм санагдсан. Тэгээд ямарсан нэг удаа орлоод утсан. Тэр нь бол үнцэн гэдэг сэдвийг л харин дахин яриад байгаа шүү дээ. Үнцэн цаг хугацаа гэдэг зүйлийн ингээд нөлөөнд илүү олон илүү тодорч хэлэлцдэг харилцаа гэж байдаг байхгүй. Цаг хугацаа явахын үрээр бүдэрдэг гэж юм байгаа. Тэгэхээр бид нэр цаг хугацаанд илэгддэггүй хүн гэдэг чинь ер нь бол ингээд ялагдчихгүй хүн гэсэн үг. Нэгдүгээр хоёрдугаар болохоор урт настай хүн гэсэн үг. Тэгэхээр ер нь яг илэгдэл хорогдол гэдэг зүйл дийлдэггүй болоод эхлэхүү хэмжээний давтамжтай болохыг хэлээд байгаа байхгүй юу. Тэгсэн мөртлөө тэр нь тийм муухайгаар биш, үнцэнтэйгээр. Та олон хүний хувьд маш үнцэнтэй хайрлагдаг хүн тэгсэн мөртлөө та алгад болдоггүй. Тэр хүмүүс таныг харах болгондоо баярлдаг. Таны ингээд харахад хайр хүрдэг тийм гоё хүн болох хэрэгтэй. Тэгээд тийм хүн бол бүтээгдсэн мөртлөө тийм хүн бол бүтээтгэхийн тулд гэхдээ залуу дээрээ бол харьцангуй одоо яг миний хувьд гэх юм бол жишээл би аав ээжийнхээ хувьд үнцэнтэй хүн. Тодорхой хэмжээний найз нөхдөд хувьд бол үнцэнтэй хүн мөн. Дүүнэрийн хувьд ч юм гэр бүлийнхээ хувьд олон найз нөхөд нэг ажлын хүрээллийн хувьд ингээд үнцэнтэй хүн. Гэхдээ яванда энэ үнцэн гялцсаар байгаад хэрвээ зарим хүнийг ингээд тодруулахгүй бүдрүүлчихдэг байхгүй. Аав ээжийнхээ урмыг хугалдаг, найз нөхдийнхээ урмыг хугалдаг, тэгснээр нийгэмд гомдолдог. Connection байхгүй те. Одоо жишээлбэл хитрхи ингээ архинд орсон хүн биш шүү дээ. Яг би архинд орсон хүмүүсийг бүгдийг муу гэж байгаа юм биш шүү. Тасрах боломжтой зүйл жишээ авч байгаа. Тэгэх юм бол тэр хүн ингээ үнцний алдсан байдаг байхгүй юу? Ингээд гэр бүлтэй үнцний алдсан, найзуудтай үнцний алдсан, магадгүй ингээд бүр хизээч хайдгүй нэг хүмүүсийг зовоод өгөлцсөн. Тэгтээ хайдгүй байгаасныхын төлөө зовоод өгөлцсөн. Ингээ хайрлсан ханаа ээж ч юм уу, аав ээж ч юм уу ингээд хайдгүй хүмүүс гэж байдаг байхгүй. Гэхдээ тэр хүн таныг хайдгүйгаа төлөө тэр хүн ингээ бие бохоод сэтгэл зүрх бүх юмараа зовж байгаа. Ингээ зовлон. Тэр хүмүүст ингээ жаргал биш зовлон нэмдэг юм харилцаанууд байна. Гэтэл тэр эсрэгээрээ ч гэсэн тэр хүмүүсийг ингээ улам илүү баярлуулдаг, улам илүү гэрэлтдэг тийм харилцаанууд гэж байгаа. Тэгэхээр та нар яг муу жишээг сонсчихээ төрөл яг эсрэгээрээ сайн жишээ нь олох хэрэгтэй. Гэхдээ яг энэ дээр би өөрөө хувийн талаасаа бол хэр сайн байгааг мэдэхгүй. Гэхдээ ямар ч гэсэн цаг явахын хэрээр өөрийнхөө үнцнийг ингээ ухраахгүй өсгөөд л авах юм бол нас гэдэг зүйл чинь танд өвчин биш болно. Дээрэс нь илэгдэл хорогдол гэдэг зүйл таны хийсэж яаж чадахгүй. Илэгдэл хорогдол гэдэг зүйл цаг хугацаа гэдэг зүйл таны дайсан биш, таны нөхөр болсон цагт одоо яг энэ бие махбодтой бүх зүйлд эзэн болж чадна. Тийм болохоор цаг хугацааг ялагдаж биш ялж амьдрах хэрэгтэй. Дээрэс нь үнцнийг үрж биш бүтээж амьдрах хэрэгтэй шүү. Амжилт.